Сайн уу? Би өнөөдрийн мэдлэгээрээ өөрийнхөө оюутан амьдралын талаар ер нь бол юу би бодож исэн, юу мэдэж исэн, оюутан байхдаа би юу сурсан. Тэгээд оюутан байхын давуу тал болон сул талуудыг нь бол би юу гэж боддог талаар ярих гэж бодлоо. Би 10 жилээ болохоор хотын захын 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөж байсан. Тэгээд тэр үедээ л нөгөө нэг 10 жилийн сургууль аягүй гоё штеп ингээд нөгөө багш нь хойноос нь хөөцөлж байгаа дүм юм баг гараад. Тэгээд би 10 жилтэй ч гэсэн угаасаа тийм амар хичээлээ сайн хийх ерөөсөй байгаагүй. Нөгөө 11 12 дугаар ороод эхлэн үуч нөгөө өсвөр нас шилжилтийн нас мөчнөд өнгөрөөд найзуудтайгаа илүү их цагийг өнгөрөөгөө хичээлээ хаягдуулаад тэгээд намайг 10 жилийн 9 дугаар ангид байхад манай ээж өнгөрч исэн. Тэгээд манай ээж маань бухимсаас хойш гэртээ байхаас илүү найзуудтайгаа илүү их цаг өнгөрөөгөөд хичээл мичээлээ хаяад энэ бол жоохон тийм нөө сурдаг хүмүүс байсан. Тэгээд харин ямар хазаар ээш өгч явж байгаа оюутан болохоор болсон. Тэгээд ер нь бол манай ээж намайг өсгөж ирсэн юм байсан болохоор ээж маань өнгөрснөөс хойш намайг их сургууль сургах боломж болцоо юм жоохон муу таарах юм байсан. Гэхдээ ээжийг өнгөрснөөс хойш би өвөөтэйгээ байдаг байсан болохоор өвөө маань намайг ямар сургуульд ормоор байна? Өвөө нь чамайг тийшээ оруулъя гэж намайг амар их дэмждэг. Манай өвөө л намайг дэмжиж хайрлж өсгсөн тэрнээс хойш. Тэгээд би өөрөө эхлэн бодлого нөгөө нэг юм банкны хийлэр мэлэр хийдэг чинь байдаг шүү дээ. Тийм юг хараад за би яг энэ ч нартай адилхан хийж болмоор юм гэж бодоод үзмжинд нь болоод би мандахад очиод эхлэн бодлогын ангид бүртгүүлээд сурах гэжсэн. Тэгсэн чинь тэр сургуулийн төлбөр нь болохоор 3 сая 500 мянган төгрөг байсан. Тэр үед ээж байгаа төлбөр нь. Тэгээд тэр үедээ өвөө маань ер нь бол миний тэр сургуулийн төлбөрийн 3 сая 500 мянган төгрөг төлөхөд бол юм жоохон хэцүү байсан. Тэгээд харин хазаар яг баг 8 сарын одоо 10 жилийн сургууль төгссөн сарын хичээлд авах гэдэг. Тэгээд яг 8 сарын 30-нд нь илүү баг 29-нд нь билүү Монс буюу Эмзэн шинжлэх ухааны их сургууль дээр тэгээ манай ихч өвчний сургуулийг төгсчихсэн. Тэгээ ихч маань харин намайг тийш оруулах яасан бэ гэж надад өмнө амар их санал тавьсан байхгүй. Тэгээд би за Эмзүүч гэдэг мэргэжил юу юм яг яа гэм бол юу юм бол би сайн мэдчихсэн багт нээсээ сонирхдаггүй байсан. Тэгээд яг баг 29 билүү 30-нд манай өвөө ихч энэ намайг баг хүчээр тэгээ сургууль бүртгүүлээд тэгээд тэр сургууль дээр яг хамгийн гол надад амар их том завшаан тохиолдсон нь би ээжээрээ авуулдаг угаасаа нөгөө нэг ээж өнгөрчөнгүүд би бүтэн өнчин гэдэг тодорхойлолтод орж эхэлсэн. Тэгээд тэр сургуульд хамгийн гол нь эсчих юм бол би бүтэн өнчин хүүхдийн нөгөө төрийн сангийн тийм буцалгүй тусламж гэдэгт хамрагдаад сургуулийн төлбөрөө хөнгөлөх боломжтой байсан 100% хөнгөлнө. Тэгээд тэрийг нь юу нь бол бодоод баг тэр үедээ анх ерөөсөө мэрэгчлээж сайн мэдгүй тэр мэрэгжил яг юу хийдэг ямар мэрэгжлийн гэдгийг ерөөсөө мэдгүйгээр баг тэр сургуульд анх орж исэн. Тэгээд анх оюутан болж орсны эхний 1-р курсаас бүр нэлээд чанга байсан. Би чи нөгөө 10 жилийн тийм амар сургууль цайтай сургуульд бол угаасаа сууж төгсөөгүй. Тэгээд дээрэс нь би чи өөрөө бас тийм амар хичээл номдоо сайн хүүхд ерөөсөө байгаагүй. Ер нь бол жоохон муу сурдаг талтай байсан. Тэгээд оюутан болоод орсон чинь би бүр өөрийгөө ёо би хинч биш байсан юм гэж амар мэдэрсэн. Яг ингээд хөдөө гаднаас зөндөө олон ингээд байсан. Бүгдээс хүүхдүүд ирсэн. Тэгээд дээрэс нь хотын төвийн бас ингээд хөрхөн хувийн ингээд аягүй сайн гоё сургуулиуд байсан. Хүүхдүүд ч гэсэн манай ингээд байдаг байсан. Яг тийм хүүхдүүдийн донд ороод ингээд шинэ хүрээлэлд ороод шинэ орчинд очиод ингээд сурсан чинь яг өөрийгөө таньж мэдэж эхэлсэн баггүй. Тэгээд би өөрийгөө ямар хариуцлагагүй юм байна. Ямар хариуцлагагүй цаг баримталж чадахгүй хувийн зохион байгуулалт байхгүй. Тэгээд дээрэс нь би бүхэл бүтэн 10 жилийн сургууль сураад төгссөн учраас би компьютерийн ямар ч мэдлэг байхгүй байсан. Би дата хийх гэхээр компьютер дээр юу ч мэдэхгүй тийм байдаг байсан. Надад угаасаа өөр компьютер зүйл байхгүй. Тэгээд эхний 1-р курстэй манай анги 26 хүүхэдтэй байсан. Тэгээд тэр 26 манай ангийнхан ер нь бол нэгэн жиг айгу хичээл номдоо сайн хүүхэд байдаг гэсэн. Тэр дундаа би ангиасаа ганцаархан нэг хичээлээрээ Монголын түүх гэдэг хичээлээрээ унаад тэгээд яг тэр үед би өөрийгөө бүр яг ингээд гаргадаж сэрээс юмшил сэрсэн. За юу болоод байна намайг та гэж өөрөө ингээд хэлээ. Тэгээд бүр тэр үед ингээд өөр амар хичээд тэрэн дээрээс нь шаарлахаад ингээд айлын хүмүүс надтай адилхан 2 хөлтэй 2 гартай байхад ингээд хичээл номоо хийгээд ингээд зүгээр гаргуулад явж чадчихад би яагаад ингээд хичээл дээрээ унаад кредитийн өрөнд ороод тэгээд мөнгө төлжээж би яг гэж дүнгээ гаргуулах ёстой. Би яагаад айлын хүмүүс шиг зүгээр хичээлээ хийгээд дүнгээ гаргуулаад цаг тухайд юм хийгээд явж яагаад чадахгүй гэж өөрийгөө бодож хувцлаад тэгээд анх 1-р курстэй орж явахад би ангиасаа ганцаараа хичээл дээрээ унжсэн хүүхэд байсан бол 5 жил сураад эмгүүж мэргэжлээ төгсөхдөө би 5-р курстэй бүр ангийн дарга болчихсон сургуулаа төгсөж чадсан. Энэ талаар ер нь бол ингээд ярьж байгаа хамгийн гол шалтгаан нь хэрвээ өөрийнхөө комфорт зондоо орчихсон тэгээд
жилийн чөлөө авч байгаа 10 жилээ төгсөөд жилийн чөлөө авч байгаа ч гэсэндээ ажил хийгээд за угаасаа сургууль сурсан ч ялаа сураагүй ч яалаа гэж бодож байгаа хүмүүс хэрэг байх юм бол тэр хүмүүс би мэдүүштэй болов уу гэж бодсондоо хэлж байгаа. Тэгээд би өмнө нь тийм хүн байсан бол би тэр 5 жилийн туршид би өөрийгөө боловсруулж гэдэг зүйлийг би бол боловсрох гэж боддог байхгүй. Тэгээд би тэр 5 жил эмзэн шинжлэх ухааны сургууль гэдэг сургуульд боловсрч гүйцээд боловсроод гарсан. Тэгээд би тийнээс ингээд оюутан байх хугацаанд юу яг юу сурсан, юу мэддэг болсон, би юу чаддаг болсон гэдгээ ингээд дараа нь бодоод үзэхэд би өмнө нь ингээд юусэн ямар ч цагийн зохион байгуулалтгүй, компьютерийн ямар ч мэдлэггүй тийм байсан гэдэг нь хэлсэн шүү дээ. Тэгмээд би их сургуулаа төгсөж байхдаа би 4 5 курстэй ер нь бол би оюутан байх хугацаанд давхар дамжаа ажилладаг байсан. Тэгээд эмзүүч мэрэгчлэр нөгөө энэ санд оройн ээлж мэлжээр өөрийнхөө мэрэгчлийнхээ дагуу ажил хийдэг байсан. Тэгээд тэгж явах явцдаа ч гэсэн нэг хүн ингээд шинэ хүрээлэлд ороод шинэ орчинд ороод янз янзын хүмүүстэй харьцаж үзсэн. Ялангуяа худалдааны ажил хийж өгнө гэдэг бол ингээд янз янзын зан ааштай шинжтэй хүмүүстэй харьцаж уулзаж тэр хүмүүсийн арга ивийг нь олж харьцаж сурдаг болохоор би харилцааны маш их чадварууд суусан гэж боддог. Оюутан байх хугацаанд тэгээд хоёрдугаар болохоор би цаг баримталж сурсан. Одоо чи намайг оюутан байхад манай гэр сургууль хоёрын хооронд бараг 2 цаг явдаг байсан. Тэгээд өглөө 2 цаг орой бараг 2 цаг явдаг. Цагийн зөв зохион байгуулалт байхгүй бол хичээлээсээ хавцрын эсвэл орой гэртээ явах маш орой харанхуй болох юм. Тийм зүйлүүд амих гардаг байсан. Гуравдугаарт нь болохоор ямарваа нэг юм айгуу сайн ингээд төлөвлөөд тэгээд төлөвлөснийхөө дагуу юмудаа хийж сурсан. Яагаад гэвэл ингээд даалгавар бий даалт тэгээд чи нэг хичээл авах биш 2 3 хичээлүүд ингээд зэрэг одог болохоор хичээлүүдээ ингээд сайн төлөвлөөд одоо тэтгэхэд дээр би даалт аавн гэдэг ингээд тэрийгээ тэдэнд нь хийн тэрнийхээ даалгаврыг тэдэндээ хийн гэдэг ингээд айгуу сайн төлөвлөгөө гаргаж өгнө сурсан гэж боддог өөрийгөө. Тэгээд ер нь бол 10 жилээ төгсөөд байсан маргад их сургуулаад төгссөн маргад хоёр бүр шал ондоо хоёр юм болоод төгссөн ертөнцийг харах үзэл хүмүүсийг харах үзэл өөрөө өөртөө зорилго тавьж сурсан. Одоо би чинь анх оюутан болж орж явахдаа яаж энэ сургуулийг 5 жил сурч төгсөж дуусна даа гэж бодож исэн. Энийг төгсөөлстэй болоо гэж бодож исэн хүн байсан бол их сургуулаад төгсөхдөө би бүр би заавал магистра хийн дараа нь би дахиж заавал сурна гэсэн тийм хүсэл эрмэлзэлтэй болоод төгссөн. Ер нь бол хүн өөрийгөө хизээж голж болдохгүй юм лээ. Хүн өөрийгөө голохгүй өөртөө маш гоё том зорилго мөрөөдөл тавиад тэгээд тэрнийхээ төлөө хичээж явахад хүн ямар нэг юмд заавал хүрдэм билээ гэдгийг ер нь бол амьдралынхаа туршид сүүлийн хэдэн жилүүдийн хугацаанд ер нь айгуу сайн мэдэрч байгаа. Хэрвээ төрийн сангийн буцалтгүй тусламжийн талаар мэддэггүй дүүнер маань байх юм бол тэр хүмүүс ч гэсэндээ би багхан ч гэсэн мэдээлэл хүргэе гэж бас бодлоо. Төрийн сангийн буцалтгүй тусламж гэдэг нь болохоор хагас үнжин юм уу бүтэн үнжин айл нэгийг нь л төөс сургалтын төлбөрийг нь бүрэн дагаад 4 жил юм уу 5 жил юм уу сурах сургалтын төлбөрийг нь бүрэн дааж хариуцаж сурах боломжоор нь хангаж өгдөг. Тэгээд миний хувьд болохоор надад тийм аз завшаан тохиогоод эмзүүн шинжлэх ухааны их сургуулийг 5 жилээр эмзүүч мэрэгчлэр төрийн сангийн буцалтгүй тусламжаар сураад одоо эмзүүч мэрэгчлээ болчихсон байна. Тэгээд тэрэндээ маш их баярлаж талархаж байна. Тэр үедээ ер нь бол тэрийг сайн мэддэггүй байсан. Одоо ингээд бодоход надад тийм боломж олдож би эмзүүч мэрэгчлээ болж чадсандаа одоо ингээд бодохоор айгүйх баярлж байна. Хэрвээ би тэр сургуулийг төгсөж чадаагүй байсан бол тэр сургууль би сураагүй байсан бол одоогийн маргаад үзэж би болохгүй байсан. Тийм болохоор хэрвээ мэддэггүй хүмүүс байх юм бол тэрийг судлаад үзээрэй. Хагас үнжин гэх юм бол бас төлбөрийн тал хувийг илүү хөнгөлөх бас боломж байдаг юм шиг байлээ. Тэгээд тэрийг та нар бас судлаад сонирхоод үзээрэй. Боломжгүй байгаад ч юм уу сургуулаа төгсөж их сургууль сурч чадахгүй байгаа хүмүүс залуучууд дүүнер маань хэрэг эмчлэгийг үзэж авах юм бол яаж хийж агаад одоо биш юм аа гэхэд дараа ч юм уу заавал ихтэй сургууль сураад үзээрэй. Оюутан болоод оюутны амьдралын 4 жил 5 жилийн амьдралыг та нар туулаад үзээрэй. Үнэхээр гоё шүү гэж хэлмээр байна. Яагаад гэвэл тэр цаг хугацаанд зөвхөн хичээл хийх, зөвхөн хичээлийн төлөө явах энэ сургуулийг төгсөхийн төлөө ингэж явж байгаас гадна маш их дурсамжийг бүтээдэг, маш гоё хүмүүсүүдтэй танилцдаг, аюу гоё хүрээллүүдийг өөртөө бий болгож чаддаг, боломжуудыг хардаг, өөрийгөө таньдаг